Сайн байцгааны үзэгчдээ төвцөг мэдээллийн хөтөлбөрийн лав гарагийн дугаар эхэлж байна. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хураангуйд анхаарлаа хандуулно. Оюу толгойн бүлэг ордын асуудлаар хянан шалгах төр хорооны сонсгол 2 дахь өдрөө зээлийн хүүгийн асуудлаар үргэлжиллээ. Улсын хурлын дарга учрал Оросын албаны улс болон бүгд найрамдах Хятад ард улсын элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. Эдийн засгийн булангаар татварын ач холбогдол төр болон иргэдэд үзүүлэх үр нөлөөг онцоллоо. Европын парламентын гишүүд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчид хандан нээлттэй захидал өвчжээ. Австрали улс 16-аас доош насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээний хэрэглээг хориглолоо. Хоёр улсын хил дээр өрнөж буй байлдааны ажиллагааг нэн даруй зогсоохыг Камбож болон Таиландын эрх хоригчдод уриаллаа. Эхний мэдээ оюу толгойн бүлэг ордын асуудлаар хянан шалгах төр хорооны сонсгол 2 дахь өдрөө зээлийн хүүгийн асуудлаар үргэлжиллээ. Зээлийн хүүг анхнаасаа буруу тогтоосон гэх шүүмжлэл өнөөдрийн гол үнцэг байв. Сонсголд оролцох ёстой байсан 109 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүл чадаагүй байна. Харин мэдэгдэх хуудас хүлээн авсан 104 гэрчийн 20 сонсголд оролцох боломжгүй гэдгээ хариу мэдэгдсэн байна. Ингээд өнөөдрийн сонсголд 84 гэрч оролцлоо. Тодруулбал хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулагдах үеийн санхүүжилтийн хүүгийн хувь холбогдох асуудлаар 73 гэрч дуудагдсны 60 нь оролцоо илэрхийлсэн бол хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулагдсны дараа санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээ холбогдох үр дагавар сэдвийн хүрээнд 37 гэрч дуудагдсан байна. Тэдгээрийн 25 нь өнөөдрийн нотлох баримтыг шинжилэн судлах сонсголд оролцоо мэдэгдсэн. Харин оюу толгой төслөөс Монгол улсын хүртэх өгөөж сэдвийн хүрээнд 37 гэрч дуудагдаж 25 гэрч оролцоо илэрхийлжээ. Сонсголын хөндлөнгийн ажиглагчаар иргэн та хүч залуусын нэгдэл татварт иргэний хяналт төрийн бас байгууллага болон иргэдийн төлөөлөл оролцлоо. Улсын хурлын гишүүн асан Тэрвэш Даваг оюу толгойн гэрээ анхнаасаа буруу байсан хууль зөрчиж стандарт бус засгийн газар байгуулж лойврын гэрээ байгуулсан гэж шүүмжлөв. Мөн тэрээр зангиагаа зүгээд гутлаа тослоод ирнэ гэсэн ч гадаадд зангаа зүүж гутлаа тослож яваа хүмүүсийг авчрах хэрэгтэй гэсэн юм а. Нотлох баримтыг шинжилэн судлах зорилгоор гэрч шинжээж хянан шалгагч болон бусад оролцогчоос сонсголт даргалагч болон төр хорооны гишүүд асуулт асууж хариулт авч үгэллээ. Хянан шалгах төр хорооны дарга Батны Аримдал Монгол улсын ерөнхийлөгч асан Энх Баяр болон улсын хурлын гишүүн асан Лүндэ Жанцан улсын хурлын дарга асан Дэмрэл нарт хандаж асуулт тавилаа. Тэрээр анхны гэрээний талаар шинжээчийн дүгнэлтийг сонслоо. Тухайн үед ямар зарчим баримталж ямар шаардлагуудад тавьж байсан бэ? Ялангуяа зээлийн хүүтэй холбоотой асуудлыг хэрхэн хилэлцэж ямар чиглэл өгч байв? Тухайн үед юу яригдсан талаар асуулт асуусан юм а. Үүний хариуд ерөнхийлөгч Энх Баяр хариулт өглөө. Тэрээр миний хувьд оюу толгойн гэрээ байгуулагдахаас өмнөх үеийн үйл явцыг ялангуяа 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх нөхцөл байдлыг сайн мэднэ. Учир нь тэр үед би ерөнхийлөгчөөр сонгогдсон үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлж ажиллаж байсан. Бид энэ асуудлыг үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр хэд хэдэн удаа хилэлцэж нухацтай хандаж Монгол улсын эрх ашгийг нэн тэргүүн тавих хатуу байр суурийг баримталж байсан. Үндсэн хуулийн зарчмын дагуу Монголын тал 50%-ийг үн төлбөргүй ямар нэгэн өрзөөлгүйгээр эзэмших санал дэвшүүлсэн. Харин Рио Тинтогийн тал үүнд санал нийлэхгүй. Бид ордыг өөрсдөө олсон тул 51%-ийг шууд өгөх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан гэлээ. 2009 онд болсон хувилдааны шинжтэй сонгуулийн дараа миний баримталж байсан энэ байр суурь тавьж байсан шаардлагуудыг эсрэгээр нь эргүүлсэн буюу Монгол улсад ашиггүй гэрээ хийсэн гэдэг хариултыг өглөө. Өнөөдрийн нотлох баримтыг шинжилэн судлах сонсголоор оюу толгой төслийн талаар ерөнхий танилцуулгыг сонсож үргэлжлүүлэн хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулагдах үеийн санхүүжилтийн хүүгийн хувь холбогдох асуудлаарх гэрчүүдийн яриаг сонслоо. Улсын хурлын дарга учрал Оросын албаны улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Алексей Николаевич Евсиков болон бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Хатагтай Шин Минжоныг хүлээн авч уулзлаа. Улсын хурлын дарга эхлээд Оросын албаны улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдыг хүлээн авч уулзсан юм. Хөршөөрүүдийн хамтын ажиллагаа бүхий салбарт өргөжж байгааг талууд уулзалтын эхэнд тэмдэглэлээ.
Улсын хурлын даргын зүгээс Оросын холбооны улсын холбооны хурлын холбооны зөвлөл болон төрийн дуумтай хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Талууд тус уулзалтаар улс төр эдийн засаг зам тээвэр худалдаа хөрөнгө оруулалт сансар судлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд санал солилцлоо. Түүнчлэн Монгол-Орос Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүдийг эрчимжүүлэхэд анхаарч зам тээврийн салбарт хамтарсан бүтээн байгуулалтыг эхлүүлж төмөр замын ачаа тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо. Элчин сайд Евсиков хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь бүхий салбарт харилцааны эргэцэн үндсийг бэхжүүлдэг хэмээн тодтогов. Тэрээр Оросын холбооны улсын хувьд манай улсаас махан бүтээгдэхүүн импортлох сонирхолтой байгааг уламжлалаа. Мөн хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан ажиллал, уулзалтуудын үеэр хилэлцэж тохирдсон санаачлагуудыг бодит ажил хэрэг болгоход бүхий л талаар дэмжин ажиллагаа илэрхийлсэн юм. Талууд Оросын холбооны улсаас түлш шатгуун тогтмол нийлүүлэлтийг таслахгүй байхад онцгой анхаарч байгаагаа илэрхийлээд орон нутагт хангамжийг нэмэгдүүлэх зарим боломжуудыг танилцууллаа. Цаашлаа транзит Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулж, Монголоор дамжин өнгөрөх тээврийн урсгал, хүчин чадлыг нэмэгдүүлэх бодит санаачлагуудыг ярилцсан юм. Энэ үеэр элчин сайд Евсиков баруун бүсийн аймагуудын нөөц боломжит түшиглэн нийлүүлэлтийг төрөлжүүлж худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой талаар тайлбарлаа. Улсын хурлын дарга учрал мөн энэ өдөр бүгд найрамд Хятад ард улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Шэн Минжуаныг хүлээн авч уулзлаа. Улсын хурлын дарга хэлсэн үгэнд Монгол Хятадын эж бүрэн стратегийн түвшлийн харилцааг бүхий салбарт өргөжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг зорж ажиллаж ирснээ дурдж, цаашид улсын хурлын даргын хувьар хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр талын бодит хамтын ажиллагааг урагшуулахад шаардлагатай хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Монгол Хятадын харилцаа хамтын ажиллагаа бүхий салбарт идэвхтэй гүнзгийрэн хөгжиж байгаа бөгөөд хоёр улсын дээд өндөр түвшний харилцан ажиллал, яриа хэлцээ, уулзалтын давтамж нэмэгдэж хөгжлийн стратеги зорилтоо харилцан уялдуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд талууд идэвхтэй хамтран ажиллаж, иргэд хоорондын харилцан ойлголцол улам гүнзгийрч өг онцлон тэмдэглэв. Уулзалтаар талууд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчны талаар хүндэн ярилцаж санал солилцсон юм. Уулзалтын төгсгөд улсын хурлын дарга учрал Монгол Хятадын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд элчин сайд хатагтай Шэн Минжуан таныг оруулсан хувь нэмэр чухал гэдгийг онцлон тэмдэглэж талархал илэрхийллээ. Төвцөг мэдээллийн хөтөлбөр эдийн засгийн болонгаар үргэлжилж байна. Сэтгүүлч бэлгүүн татварын ач холбогдол төр болон иргэдэд үзүүлэх өрнөлөөний талаар дэлгэрэнгүй тайлбарлан өргөх болно. Энэ удаагийн эдийн засгийн болонгаар бид улс орны хөгжил, иргэдийн амьдрал чухал үүрэгтэй татварын тухай ойлголтыг дэлгэрэнгүй тайлбарлах болно. Татвар гэж юу вэ? Яагаад бид татвар төлөх ёстой вэ? Татварын ач холбогдол, төр болон иргэдэд үзүүлэх үр нөлөө зэрэг чухал сэдвүүдийг хамруулан үзэгч та бүхэнд ойлгомжтой байдлаар хүргэхээр бэлтлээ. Монгол улсын иргэн жилд болон өдөр тутамдаа олон төрлийн татвар төлдөг. Эдгээрийг шууд олон шууд бус татвар гэж ангилдаг. Шууд татвар нь иргэн эсвэл аж ахуйн нэгжийн орлого өмчөд шууд ногдуулдаг татвар юм. Үүнд хувь хүний орлогын албан татвар багтана. Энэ нь иргэн цалин орлогоос 10%, зарим тохиолдолд 20%-ийг татвар төлдөг татвар юм. Дараа нь өмчин татвар. Энэ нь үйл хөдлөх хөрөнгө автомашин зэрэг өмчөд ногдуулдаг татвар юм. Харин газрын төлбөр гэдэг нь газрын эзэмшигч мөн ашиглагчид төлдөг төлбөр юм. Шууд ус татварт гэдэгт иргэн бараа үйлчлэгээ худалдаа авах үед төлдөг төлбөр ордог. Тухайлбал нэмэгдсэн үртгийн албан татвар буюу иргэн аж ахуйн нэгжүүд бараа үйлчлэгээ худалдаа авсны төлбөрт 10% татвар төлдөг. За ер нь бол Монгол улсын иргэн дунджаар орлого, худалдаа авалт, өмч хэрэглэнээс хамааран жилд хэд хэдэн сая төгрөгийн татвар шууд болон шууд усаар төлдөг. Татварын хэмжээ нь тухайн хүний орлого, хэрэглээ, өмчийн хэмжээнээс ихээхэн хамаардаг байна. Тэгвэл татвар яагаад ийм чухал вэ? Монгол улсын төсвийн орлогын дийлэнх хэсгийг татварын орлого бүрдүүлдэг. Сүүлийн жилийн статистик мэдээлэлээс харахад улсын төсвийн нийт орлогын 80-аас 90 орчим хувийг татварын орлого ерөнхийдөө эзэлж байна. Жишээ болгоо сангийн яамны 2024 оны төсвийн танилцуулга статистикийн мэдээллээс татварын орлогыг нь бүтцээр нь харвал төсвийн нийт орлого 20.2 их найт төгрөг байсан. Татварын орлого үүнээс 17.7 их найт төгрөг байсан байна. Татварын орлогын эзлэх хувийг нь тооцож үзвэл 87.6%. Татварын орлогын төрлүүд нь орлогын албан татвар, нэмэгдсэн үртгийн албан татвар буюу нөөц, онцгой албан татвар, гайлын татвар мөн бусад татварууд багтаж байна. Одоо та бүхэн татвар төлөх нь юунд ашигтай вэ гэдэг талаар багахан ойлголт өгье. Татвар төлөх нь хувь хүн нийгэм улс орны хөгжилд олон талын ач холбогдолтой. Үндсэндээ татвар бол төр засгийн үйл ажиллагааг санхүүжүүлэх нийгмийн дэд үйлчлэгийн хамгаалтыг бий болгох гол их усүр юм. Татвар төлхийн ашиг тусам нийгмийн үйлчлэгээ халамж авахд хэрэгтэй болдог. Тухайлбал эрүүл мэндийн үйлчлэгээ, боловсрол, нийгмийн халамж авахд ихээхэн хэрэг болдог. Харин татвар төлөлтөөс зайлсхийх буюу татвараас болтох нуух нь нийгэм эдийн засагт олон талын сөргөөр дагавар авчирдаг. Үүнийг дараах байдлаар тайлбарлаж болно. Улсын төсвийн орлого буурна. Нийгмийн тэгш бус байдал нэмэгдэнэ. Дэлгэрэнгүй тайлбарлал татвараа шударга төлж буй иргэн аж ахуйн нэгжүүд илүү их ачаалал үүрнэ. Татвараас болтогчид шударгт бус давуу байдалтай болж шударга өрсөлдөөн алдагдана. Мөн эдийн засгийн тогтвортой байдал сөргөөр нөлөөж иргэдийн итгэл хандлага сулрна.
Ерөнхийдөө татвар төлөлтөөс зайлсхийх нь зөвхөн төр тус нийт нийгэм иргэн бүрт сөрөг нөлөө үзүүлдэг. Энэ нь улсын хөгжил, иргэдийн амьдралын чанар, нийгмийн шударгаас эдийн засгийн доктортой байдал ноцтой аюул учруулдаг тул татварын сахилга бат шударга төлөлтийг дэмжих нь чухал юм. Эсн та бүхэнд дүгнэж хэлэхэд татвар төлөх нь зөвхөн хувь хүний үүрэг биш, нийт нийгмийн сайн сайхны төлөө хийж буй чухал үйлдэл юм. Татварын орлогоор бидний өдөр тутмын амьдралд хэрэгтэй эрүүл мэнд, боловсрол, дэд үтц, нийгмийн халамж, аюулгүй байдал зэрэг бүхий л үйлчлэгээ санхүүждэг. Хэрв хүн бүр татвараа шударгаар төлвөл улс орн маань хөгжин дэвжиж, иргэн бүрийн амьдралын чанар дэвшлэнэ. Харин татвараас зайлсхийх нь улсын төсвийн орлого багасгаж, төрийн үйлчлэгээний чанар, хүр хэмжээг муутгана. Мөн шударга ус өрсөлдөөн бий болж, нийгмийн тэгш бус байдал нэмэгдэнэ. Улмаар эдийн засгийн доктортой байдал алдагдаж, иргэдийн төрд итгэх итгэл сулрна. Тиймээс улс орныхоо хөгжил, ирээдүйн сайн сайхны төлөө өөрийн болон үр хүүхдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө татвараа шударгаар төлөх нь бидний эрхэм үүрэг юм. Бид хамтдаа татвараа төлснөөр илүү сайхан, хөгжилтэй, шударга нийгмийг зохицох боломжтой. Ерөнхийдөө зандаа чатар улсын төсвийн сахилга бат төрийн сангийн доктортой байлыг хангах зорилгоор холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө. Тэрээр цалин тэтгэвэр хүүхдийн мөнгө болон халамжийн тэтгэмж, эрүүл мэндийн санхүүжилт, хүүгийн төлбөр, зээлийн үйлчлэгээ зэрэг төлбөрийг энэ тэргуунд санхүүжүүлэх. Шинэ гэрээ, худалдаа авалтыг он дуустал цар цаах. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортоос нэмэлт орлого төвлөрүүлэх боломжийг судлан ажил хэрэг болгох. Иргэд аж ахуй нэгжүүдэд хүндрэл үүсгэлгүй зөвхөн туслах байдлаар татварын өөр төлбөрийг барагдуулж, шаардлагатай ажлыг авч хэрэгжүүлэхийг төрийн байгууллагуудад чиглэл болгодог. Мөн түүхэн эдийн үн буурсан энэ үед бусад боломжит арга хэрэгслийг хуулийн хүрээнд хэрхэн оновчтой ашиглаж болох асуудлыг судалж, танилцуулгыг сангийн яам, татварын ерөнхий газар зэрэг байгууллагуудад үүрэгдлээ. Үндэсний мөнгөнд дэвтэх төгрөгийн гүйлгэнд гарсны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол банк, Монгол шуудын компанитай хамтран төгрөг 100 жил маркийг худалдаанд гаргалаа. Энэхүү маркийг бүтээхэд нанофольго технологи ашигласан бөгөөд мөнгөнд дэвтэх өндөр наривчлал бүхий 5 төрлийн хамгаалтын элемент оруулснараа онцлогтой юм байна. Маркийг хэвлэхдээ одоогийн гүйлгэнд хэрэглэгдэж байгаа тонд эсгэртүүдэд байрлах Чингис хааны хөрөгийг 22 каратын алттай товгор загварт оруулсан байна. Монгол банкнаас 1925 оны 12 дугаар сарын 9-ний өдөр гүйлгэнд гаргасан цагаан мөнгөнд нэг төгрөгийн зоосон мөнгөнд тэмдэгтийг бэлэгдэг хийсэн мөнгөн нано загварыг марк байсан түүхтэй. Түүнчлэн одоогийн гүйлгэнд ашиглаж буй шинэ загварын нэг төгрөгийн мөнгөнд дэвсгэр дээрх арслангийн зургийг дүрсэлсэн нарийн бичил бүхий марк бүтээсэн байна. Энэ нь маш нарийн микро хэмжээнийхээ бичил дүүсгдэг өндөр наривчлалын товгор технологи бөгөөд мөнгөнд дэвтэх хуурамчаар үйлдэхээс сэргийлсэн элемент болгон ашигладаг. Монголчууд арсланг 4 хүчний нэг гэж үздэг бөгөөд хамгаалтын үүргийг үүсгэдэг гэж бэлэгшэн арслантай авдрыг хоймортой залан эд хөрөнгө болон үнэт зүйлсээ хадгалдаг уламжлалтай байжээ. Монгол банк энэ бэлэглийг одоо 1925 оны гүйлгэнд гаргасан 7 төрлийн бүх цаасан мөнгөнд тэмдэгтээр арслангийн зураг дүрсэлсэн байдаг. Энэхүү 1925 оны 10 дугаар сарын 9-ний өдөр анхны төгрөгийг гүйлгэнд гаргаснаас хойш 100 жилийн түүхийг бүтээсэн байна. Энэхүү түүхэн онцгой үйл явдал зориулан гаргасан маркийг www.mongolank.cgm цахим сайтаар дамжуулан худалдаж авах боломжтой юм. Азийн хөгжлийн банк Улаанбаатар хотын нийтийн дэмжлэгийг сайжруулахад Монгол улсын засгийн газар дэмжлэг үзүүлэхээр тусгай замын автобусны систем байгуулах 60 сая $60 зээлийн санхүүжилтийг баталлаа. Төслийн хүрээнд Аз намхан далайн уур амьсгалын санхүүжилтийн шинжилэлт хөтөлбөрөөс мөн $500,000 буцалтгүй тусламж олгох юм. Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч Shannon Cole-ийн зүгээс ийхүү санхүүжүүлж байгаа төслийн хүрээнд Улаанбаатар хотод шинээр нэвтрэх тусгай замын автобус систем иргэдийг хувийн автомашинаас илүү нийтийн тээвэр хэрэглэхэд түлхэж өгнө. Ингэснээр төгжрөл агаарын бохирлыг багасгах, эдийн засгийг дэмжихэд тусна хэмээн санхүүжилтийн үр өгөөжийг онцоллоо. Төслийн хүрээнд тусгай замын автобус системийн зураг төсөл боловсруулж барих нь хүчин чадалтай, хурдан найдвартай, аюулгүй өртөг бага үйлчилгээ болох юм. Тусгай замын автобус нь замын голд байрлах тусгай игнэ, өөрчилсөн төлбөр систем, бүх хүнд хүртээмжтэй бодол, уулзвар дээр автобусанд давуу эрх олгох гэрлэн төхөө, дугуйн зам, явган зорчигчдод зориулсан төгжил зэргийг олон улсын сайн туршлага, чанарын стандартад нийцүүлэн барих юм байна. Энэ санаачлах нь Азийн хөгжлийн банкны 2025-аас 2028 онд Монгол улстай хамтран хэрэгжүүлэх түвшлийн стратегийн тэргүүлэх чиглэлүүд болон хөлөмжийн хий хялгарлыг 2030 он гэхэд 22.7% багасгах зорилт бүхий уур амьсгал өөрчлөлтийн тухай нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенцийн хүрээнд гаргасан үндэсний тодорхой хувь нэмрийг ахиулахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм. Дотоод үйл явдлын мэдээг хүргэлээ үргэлжлүүлэн олон улсын мэдээнд анхаарлаа хандуулна уу? Самсон үзэгчдээ төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Эхний мэдээ. Унгар Булгаарын парламентын 2 намын удирдлагууд мөн Европын парламентын гишүүд хамтран Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампад хандан нээлттэй захидал бичжээ.
Трамп танцсан энэ бичгт Унгарийн манай их орон намын дарга Ласло Тороцкай, Болгарын сэргэн мандал намын удирдагч Костадинов, Европын парламент дахь бүрэн эрхтэх үндэстнүүдийн Европ бүлгийн тэргүүн Болгарын иргэн Станислав Стоянов, Европын парламентын депутат Унгарийн иргэн Жужана Борвандег нар гар үсэг зурсан байна. Захидалд Украины мөргөлдөөнийг зохицуулах яриа хэлцээний үеэр хилцэх асуудлын жагсаалтад Украинд амьдардаг үндэсний цөөхүүдийн эрхийг сэргээх асуудлыг оруулахыг уриалсан байна. Мөн Украин улсын зөвхөн Украин Оросуудын төдийгүй мөн Болгар, Унгар, Польш, Румын, Словак, Сербүүдийн доктор суурьшилтай томоохон нийгэмлэгүүдийн эх орон гэдэгт анхаарлыг хандуулахыг хүсэж байна гэд Украин улс Европын холбоонд эсэх тохиолдолд тус улсад амьдардаг үндэсний цөөхүүдэд шаардлагатай бүх эрхийг олгох ёстой гэж тус захидалд тэмдэглэжээ. Дараагийн мэдээ. Австралийн холбооны улсад өнөөдрөөс 16-аас доош насны хүүхдүүдийн TikTok, YouTube, Instagram, Facebook зэрэг платформудад нэвтрэх эрхийг нь хаалаа. Ингэснээр тус улс нь 16-аас доош насны хүүхдүүдийг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглосон анхны улс болсон байна. Шинэ хуулийн дагуу өнгөрсөн шөнөөс эхлэн хүүхдүүдийн хамгийн том 10 цахим платформонд нэвтрэх эрхийг хаасан байна. Хуулийг дагаж мөрдөөгүй тохиолдолд 49.5 сая хүртэлх Австрали долларын буюу 36 сая $10 торгуул ногдуулах зохицуулалттай юм байна. Уг хууль нь технологийн томоохон компаниуд болон үг хэлэх эрх чөлөөний тэмцэгчдийн шүүмжлэлд өртсөн боловч эцэг их хүүхдүүдийн эрхийн төлөө тэмцэгч сайшааж хүлээж авсан юм. Ерөнхий сайд Энтони Албанези энэхүү явдлыг гэр бүлүүдийн хувьд бахархалтай өдөр хэмээн тодорхойлоод бодлого боловсруулагчдад уламжлалт хамгаалтуудаас давсан цахим орчны хор нөлөөллийг хязгаарлаж чадна гэдгийг нотлон харуулж байна гэж мэдэгджээ. Шинэ технологи гайхалтай зүйлсийг хийж чадна. Гэхдээ хүн төрөлхтөн бид өөрсдийн хувь тавилангаа хяналттай байлгаж байгаа эсгээ баталгаажуулах хэрэгтэй бөгөөд энэ бол хуулийн гол зорилго юм гэж тэрээр хэлжээ. Тэрээр мөн шинэ спортоор хичээл шинэ хөгжмийн зэмсэг тоглож эхлэх эсвэл номын тавир дээр байгаа номоо уншихыг хүүхдүүдэд уриалсан байна. 20-30 төгөлдөр болохоос хэдэн цагийн өмнө уг хуулийн үйлчлэлд хамрагдаж буй 1 сая орчим хүүхдийн олонх нь цахим дагагчтайгаас салах ёс гүйцэтгсэн зурагсуудыг нийтэлж ихсэн байна. Нийгмийн сүлжээ байхгүй боллоо. Дэлхийн дахинтай холбоо барих боломжгүй болж байна гэж нэгэн өсвөр насны хүүхэд TikTok хуудсанда бичжээ. 16 нас хүрээд эргэн уулзъя гэж өөр нэгэн хүүхэд хэлсэн байна. Албанезигийн засгийн газар өсвөр насныхны нийгмийн сүлжээнүүдийг хит их ашиглахын сэтгцийн эрүүл мэндэд хор нөлөө учруулж байгааг харуулсан судалгааг иш татан энэхүү түүхэн хуулийг боловсруулсан юм. Одоогоор Дан, Шинэ Зеланд, Малайз зэрэг хэдэн улс Австралийн загварыг судлах эсвэл жишээ авч хэрэгжүүлж магадгүй гэдгээ мэдэгдээд байна. Дараагийн мэдээ. Хоёр улсын хил дээр өрнөж буй байлдааны ажиллагааг нэн даруй зогсоож мөргөлдөөнийг даймжруулахгүй байхад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Камбож болон Тайландын эрх баригчид Америкийн нэгдсэн улсын засаг захиргаа уриаллаа. Хоёр улсын хил дээр өрнөж буй байлдааны ажиллагааг нэн даруй зогсоож мөргөлдөөнийг даймжруулахгүй байхад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Камбож болон Тайландын эрх баригчид Америкийн нэгдсэн улсын засаг захиргаа уриаллаа. Уг уриалгад Камбож болон Тайландын хилийн хэд хэдэн бүсийн байлдааны ажиллагааг үргэлжиж хүмүүс амь мөрөгдөж байгаа сэтгэл зовниж байгаагаа Америкийн нэгдсэн улсын эрх баригчид илэрхийлсэн байна. Байлдааны ажиллагааг нэн даруй зогсоож энгийн иргэдийг хамгаалж 10 дугаар сарын 26-нд Куала Лумпурт зурсан тунхаглалд дурдсан мөргөлдөөнийг даймжруулахгүй байхад чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг бид тууштай уриалж байна гэж Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга уриалгадаа онцлсон байна. Камбож болон Тайландын хил дээр галт зэвсэг хэрэгэлсэн мөргөлдөөнүүд энэ оны 10 дугаар сарын 7-нд эхэлсэн юм. Энэ өдрийн үүрээр Камбожийн зэвсэгчин хил орчмын бүсдэгт Тайландын цэргийн байрлал руу их буугаар галлаж эхэлсэн тухай Тайландын эзэн хааны армийн төлөөлөгч даваа гарагт мэдээлжэв. Үүний хариуд нь Тайландын агарын цэргийн хүчин Камбожийн цэргийн дэд үзэгчдэд цохилт өгсөн юм. Харин Камбожийн тал пуужин харвах BM-21 тээрлэлт систем болон камикадзе дронуудыг ашиглан Тайландын нутаг дэвсгэж цохилт өгсөний хариуд Тайландын цэргүүд гал нээсэн байна. Гал зогсох тухай энгийн нэг баримт бичигдэх гарын үсэг зурах биш харин бат бөх инх тайван тогтоох гэрээ байгуулахад Тайланд болон Камбожид Америкийн нэгдсэн улсын тусламж шаардлагатай байгаа юм гэж Тайландын гадаад харилцааны сайд өргөн нэвтрүүлгийн BBC агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Та бүхэн төвцөг мэдээллийн хөтөлбөрийн олон улсын мэдээг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн шинэ дугаарыг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.